Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талаар асуумаар байна. Ирэх жил дуусахаар тооцоолж байгаа. Таны бодлоор төсөл төлөвлөсөн хугацаанд явж байна уу? Эсвэл дахин хойшлох эрсдэл бий юу? I'm very happy to inform you that the project is Төсөлийг төлөвлөсөн хугацааныхаа дагуу явж байгаа гэдгийг дуулахад таатай байна. Албан ёсоор дуусах хугацаа нь 2028 оны 2 дугаар сард боловч үүнээс 1 юм уу 2 сарын өмнө дуусахыг эрмэлзэж байгаа. Тиймээс 2027 оны эцэсэхэд төсөл дуусаж магадгүй. Төслийг дуусгахад ямарваа нэг томоохон сорилт тулгарна гэж бодохгүй байгаа. Манай Mega Engineering and Infrastructure компани тун сайн ажиллаж байгаа. Тус компани Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерүүдтэй гар нийлж шаргуу ажиллаж байгааг онцлохон зүйтэй. Энэ сарын эцэсэхэд ажлын үйл явцыг урагшлуулахаар үйлдвэрийн талбай 4500 гаруй энтгэг ажилтан очино. Монголд үйл ажиллагаа явуулахад тулгардаг 2 гол сорилт байгаагүй бол боловсруулах үйлдвэр үнээс ч эрт ашиглалтанд орох байсан гэж бодож байна. Монголын өвөл маш хүнд учраас ажлын улирал ердөө 6 сар үргэлжилдэг. Гэтэ бид зуны цагт 2 дахин их ачаалттай ажиллаж алдсан хугацаагаа нөхдөг. Мөн Монгол улс далаад гарцгүй учраас өөр улс орноос бараа материал татахад хугацаа их ордог. Ийм 2 гол асуудал тулгарч байгаа хэдиж манай инженерүүд ажилчид Монгол дахь түншүүдтэйгээ хамтран стратегийн чухал ач холбогдолтой энэхүү төслийг төлөвлөсөн хугацаанд дуусгахаар зорж байна. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэг болон манай улсын ерхий сайд Нарендра Моди нарын алсын хараа ойрын ирээдүйд бодит ажил хэрэг болох гэж байгаад би хувьдаа туйлын их баяртай байгаа. And what do you think are the most important steps to ensure that the төсөл ашиглалтанд орсноос цаашдын менежмент доктортой үйл ажиллагаа хангахад юунд анхаарах хэрэгтэй вэ? the best part you would like to know that Та бүхэнд бас нэгэн таатаа мэдээ дуулгахад одооноос эхлээд Монгол залуус инженерүүдийг газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой бүхий л технологийн чиглэлээр энтгэх улсад сургаж байна. Энтхийн төрөмчд дэлхийн олон оронд газрын тос боловсруулах үйлдвэр барьж байсан туршлагатай Engineers India Limited хэмээх томоохон компани хариуцсан сургаж байгаа. Тиймээс боловсруулах үйлдвэр бэлэн болж ашиглалтанд орох үед Монгол инженерүүд бэлтгэгдсэн байна гэсэн үг. Хэрв Монголын талд хүсвэл энтхэг инженерүүд ч мөн ирж үйлдвэрийн аюулгүй доктортой ажиллагааг хангахад тусалж болно. Нөхөрсөг харилцаатай орнуудын хувьд энэ бол боломжтой зүйл гэдэгт итгэлтэй байна. Яг одоогийн геополитикийн нөхцөл байдал болоод орчин хүчний хямралын үед энэхүү төслийн ач холбогдол улам бүр нэмэгдсэн гэж таарж байна. Алсын хараатай удирдагчид бол энэ талаар бодсон байх. Ерөнхийлөгч Хүрэлцэг болон ерхий сайд Нарендра Моди эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний бие даасан байдал ямар чухал болохыг нэлээд эрт ойлгочихсон байсан болов уу? Монгол улс газрын тосны нөөцтэй. Тэрхүү нөөцөө өөрсдийн дотоодын хэрэгцээг хангахад ашиглах нь зүйтэй. Хэрвээ эрчим хүчний шок тохиож газрын тосны үн тэнгэрт хадах тохиолдолд аливаа улс орон эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх чадамжгүй байвал хомсдол үүснэ. Тиймээс энэ төсөл бол Монгол улс төдийгүй түнш болоод өрсөлдөгч орнуудад эрчим хүчний аюулгүй байдлыг бий болгох алсын хараатай стратегийн чухал төсөл юм а.